За засгийн газраас нь гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгыг оруулж ирж байна. За энэ хуулийн төсөл дээр бас дэвшилттэй харилцаануудыг, зохицуултуудыг, заалтуудыг бас оруулж ирсэнд бол талархалтай байгаа. За энэ дотроо бол нэг талдаа энэ хуулийн төслийн 5-5 дээр за үндсэндээ энэ одоо цус ойртолтоос сэргийлэхтэй холбоотой, удмын сангийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой энэ зохицуултууд бол орж ирсэн байгаа. За би энэ дээрээс нэг зүйлийг сонсож хэлэх гээд байгаа зүйл маань бол яг хууль гарч байна манайд. Хууль гараад хууль нь өөрөө хэрэгждэггүй. Засгийн газраас болоод улсын их хурлаас тэр дундаа гишүүдээ оруулж ирж санаачилж батлуулсан хууль тогтоомжууд хэрэгжилт үндсэндээ бас байхгүй байна. За би үүний бодит нэг чиг авч хэлэх гээд байгаа зүйл маань бол 2022 оны 1 сарын 14-нд буюу улсын их хурлын 1-р тогтоолоор энэ удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих тухай тогтоолын төслийг бас нэр өгөхийг гишүүд миний бие бас өөрөө санаачлаад батлуулсан юм аа. За ингээд яг 3 дахь жилийнхаа нүрийг 4 дахь жилийнхаа нүрэл урах гэж байна. Энэ дээр бол бид нар тодорхой зүйлүүдийг зааж өгсөн. Тэгээ энэ асуудлуудын хэрэгжилт ерөөсөө үндсэндээ байхгүй байна. Би зүгээр хамгийн энгийнчийн асуудал бол бид нэр ерөн зүгээр энэ удмын сан гэхээсээ илүүтэй шинжлэх ухааныхаа салбарыг дэмжих. За дээрээс нь одоо юу гэдгийг энэ ер нь бүхий чиглэлээр одоо генетикийн онцлогоо болоод одоо яг орчин үеийн техникийн дэвшилтэд технологиг нэвтрүүлэх энэ асуудлуудыг хүртэл тусгаж оруулж ирсэн. Энэ өөрөө бас хэрэгжиж байгаа зүйл байхгүй гадаг. Би тэгэхээр энэ дээр нэг онцолж хэлэх гээд байгаа зүйл маань ер нь юу юм бэ гэхээр энэ гэр бүлийн эрх зүйн тогтолцоон дээр бид нар хувь хүний хөгжлийг дэмжих, хувь хүнийг хамгаалах, тухайн хүний эрүүл мэндийн аюулгүй байдалтай холбоотой, удмын сангийн аюулгүй байдалтай холбоотой асуудлууд маань өөрөө суурь харилцааны нэг болчиход байгаамаа. Ингээд аваад үзэхээр хамгийн сүүлд одоо Монгол улс чинь хүнээ ерөөсөө судалгаа болчиход байдаг. Энэ талаараа түүрчилсэн судалгаанууд хийхээ болчиход байдаг. Цус ойртолтын түвшинг нь аваад үзэхээр улсын хэмжээнд магадгүй энэ алсуура 6.5% болцсон ч гэдэг юм уу. Нийт хүн амын чинь 80% нь бол 4 ба түүнээс дээш үе мэддэггүй болцсон. 88.5% нь ургийн бич хөдөлдөггүй. За мөн одоо юу гэдгийг тухайн овог нэршлийг аваад үзэхэд нийт 702 мянган хүн нэг овогтой байдаг. За эргээд гэр бүл салтын түвшинч гэдэг юм уу том эрх зүйн тогтолцоотлоос аваад үзэх юм бол 2002 онд гэр бүл салалт өөр 3.2 байсан бол өнөөдөр одоо 2020 онд 23.2 буюу бараг дахин 10 дахин өссөн асуудал байгаа. Одоо өнөөдөр 25 онд энэ тоосоо судалгаа хэд болсон гэр бүл салтын түвшин. За нөгөө талдаа энэ удамшлын өвчин болоод тухайн одоо юу гэдгийг эрүүл мэндтэй холбоотой хувь хүний одоо эрүүл мэндтэй холбоотой асуудлууд бас нэлээд ингээд нэмэгдээд байдаг. Тэгэхээр энэ болгон дээр бид нар уг зохицуултуудыг хийх, хүнээ хамгаалах, тухайн тэр одоо улс орны тусгаар тогтнолын баталгаа болсон удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах энэ зохицуултуудыг бол бас ингээд хуулийн дээр хийж өгсөн боловч одоо зүйл заалтноор нь аваад үзэхээр хэрэгцсэн заалт ерөөсөө байхгүй. 7 заалт байгаа. 7 заалт дотроосоо бид нар одоо нэг талдаа энэ саяын тэр генетикийн лабораторийг байгуулах асуудал, Монголын төр өөрөө хүнийхээ энэ чиглэлээр гений аюулгүй байдлын сангийн чиглэлээр ч гэдэг юм уу одоо тодорхой хууль, генетикийн онцлогоо эмчилгээ, гений аюулгүй байдлын чиглэлээр холбох хуулийн төслүүдийг боловсруулж оруулж ирэх хугацаа зааж өгсөн энэ хэрэгжиж байгаа зүйл заалт бас байхгүй байгаа. Цус ойртолтоос сэргийлэх, ургийн бич хөтлүүлэх, замун дээрээс нь овог нэршилтэй холбоотой асуудлуудыг зохицуулахын асуултууд бас байхгүй байгаа. Хугацаанууд бас өнгөрцөн байдаг. За мөн одоо энэ эрсдлээс сэргийлэх, төрийн бодлого хийж удирдлага зохион байгуулалтыг сайжруулах гэдэг эдгээр асуудлууд байхгүй болчиход байгаа. Тэгэхээр хууль оруулж байгаа За хэн хариулах уу? За Бямцог сайд. За тэмүүлэн гишүүн бас чухал асуудал хөндөж байна. Хуулийг хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бол засгийн газарт байдаг. Сая бас таны ярьж байгаа асуудлууд дээр анхаарч хаана яагаад одоо хэрэгжилт нь одоо удаашрч шүү, саатч шүү гэдэг дээр бас тодруулж танд бас хариу мэдээлэл өгье. За гэр бүлийн тухай хуульд сая таны одоо ярьсан цус ойртолттой холбоотой хамаатан саднаа бас тодруулахтай холбоотой тодорхой зохицуултууд орсон байгаа. Яалтчгүй одоо энэ 1999 онд батлагдсан хууль нэг 8 удаа нэг жижигхэн одоо найруулгын шинжилтөд өөрчлөлт орсон. 16 оноос гэр бүлийн тухай хуульд бас шинжилэлд найруулж их хурлаар оруулах гэж одоо үе үеийн засгийн газраас оролдож их хурлд оруулж буцаагдаж байсан. Ийм одоо бас чухал ач холбогдолтой хууль. Өнөөдөр үндсэндээ бол гэр бүлийн үндсийн
ялангуяа одоо гэр бүл салалтаас болж одоо хүүхдүүд тохирч байгаа асуудал, нийгмийн хөгжил дэвшилтэй холбогдоод гэр бүлийн харилцаанд одоо үүсэж байгаа олон одоо чухал харилцаануудыг зохицуулах ийм шаардлага үүсчээд байна. Тэгээ Монгол улсын үндсэн хуулинд бол гэр бүлийн харилцаанд эрэгтэй эмэгтэй тийм үү тэгш эрэгтэй гэрэлт нь одоо хуулиар тогтоогдсон насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй одоо хоёрын тэгш эрх сайн дурын харилцаан дээр үндэслэнэ. Гэр бүл их нялхас хүүхдийн одоо ашиг сонирхлыг төр хамгаалнаа. За мөн одоо хүний эрх хэрэгжүүлэг зөрчигдөө тэмцэх хөндөгцсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг одоо иргэнийхээ өмнө одоо төр хүлээнэ гэсэн үндсэн хуулийн заалтууд байгаад байдаг. Гисэн мөртлөө амьдрал дээр одоо бодит байдал дээр хэрэгждэггүй. За мөн одоо бас Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын бичиг баримтад хүн амын одоо тогтвортой өсөлтийг дэмжих идэвхтэй бүтээлч одоо иргэн гэр бүлийг төлөвшүүлнэгээ заасан. Тийм одоо бодлогын олон бичиг баримтуудад тусгагдсан засгийн газрын одоо үйл ажиллагааны хөтөлбөр дээр хүртэл одоо бид бүхэн бас гэр бүлийн тухай хуулийг шинжилэн батлуулж чанартай амьдрал гэр бүлийн одоо гишүүний оролцоог дэмжих одоо хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж заасан байгаамаа. Энэ хүрээнд энэ хуулийн төсөл орж ирж байгаа. Тийм болохоор одоо саяны одоо ярьж байгаа гэр бүл салалт болон нэлээд олон одоо чухал харилцаануудыг зохицуулж байгаа. Тэгээд цус ойртолтыг бол нэг ДНХ-ийн шинжилгээ өгөөд тогтоолгох бололцоог нь одоо энэ хуулиар нээж өгсөн 5.5 дээр. Өнөөдөр Монгол улсын одоо нийт хүн амын 6.1% нь одоо цус ойртолттой байна гэсэн судалгаа гардаг. Энэ бол Монгол улсын одоо үндэсний аюулгүй байдал цаашлаад хүн амын удмын сан гэдэг бас ноцтой учраас одоо энэ дээр зайлшгүй одоо энэ хуулинд оруулж өгсөн. За мөн одоо хамаатан садан мөн үү бишээ гэдгээ тогтоолохыг бол өөрсдөө сайн дураар тогтоолох ийм бас одоо боломжийг бас энэ хуулинд бас зохицуулж өгсөн байгаа. Тийм болохоор одоо таны одоо санаа зовж байгаа эдгээр асуудлуудыг энэ хуулинд урд нь зохицуулагддаг байсан бол одоо зохицуулахаар тусгасан байгаа гэдэг хэлье. Ганц зургийн тэмүүлэн шүү. Тодруулна. Энэ заалтуудаас би гол үндсэн 7 асуултаас гол үндсэн юм нь одоо юу гэдэг юм бэ? Генетикийн судалгааг хөгжүүлэх асуудал байгаа. 2022 онд батлагдсан энэ асуудал дээр бид нар генетикийн лабораторийг байгуулаач. Энэ чинь зөвхөн хүнтэй холбоотой асуудал биш ээ. Үндсэндээ дэлхийн зах зээл дээр жил бүр одоо юу гэдэг 8 тэрбум $8 одоо юу гэдэг зах зээлийн судалгаанд зарцуулаад байгаа байхгүй генетикийн чиглэлээр. Тэгэхээр эн чинь Монгол улсын цаашдын ирээдүйн хөгжүүлэлт энэ хөдөө аж ахуйн салбар дээр, байгаль орчин дээр, түүх археологи дээр за мөн том зургаар авч үзэх юм бол эрүүл мэнд энэ юунасаа гадна зөвхөн зүгээр шинжлэх ухааны дэвшлийг энэ Монгол улсад нэвтрүүлэхтэй холбоотойгоор бид нар чинь генетикийн лаборатори хэрэгтэй байна гэдэг асуудал ярьдаг. Үүний цаана бол том бодлогын асуудал нь бид нар хүнээ хамгаалах бодлого нь бас давхар явж байгаа асуудал байгаа. Энэ хөдөө аж ахуйн салбар болон бүх салбаруудаар бид нар шинэ технологиг нэвтрүүлэх гэвэл бид нар судалгаа шинжилгээ байхгүйгээр шинжлэх ухаанчаар хандахгүйгээр лабораторийг нь байгуулахгүйгээр генетикийн судалгааг хөгжүүлэхгүйгээр бид нар энэ хөгжихгүй болчиход байна шүү дээ. Тэгэхээр бид нар энэ дээр ер нь ямар бодлого байгаа даа. Яг энэ хуулийн хэрэгжилт яагаад хэрэгжихгүй? За ажлын хэсгээс нэмж тодруулж хариулъя. Хэн хариулах вэ? Ажлын хэсгийн 4-р микрофон. За сайн байна уу? Шүүх шинжилгээний ерөнхий газрын ДНХ-ийн лаборатори эрхлэгч цагдаа шүүжтэй хүн байна. За тэгээд шүүх шинжилгээний ерөнхий газрын ДНХ-ийн лабораторийн талаар ерөнхийдөө бас ерөнхий ойлголт өгье гэж бодож байна. Манай лаборатори болохоор ерөнхийдөө 2025 онд гээд энэ онд гэхэд нэг 3400 орчим шинжилгээ 100000 гаруй объектэд шинжилгээ хийж ингэж ажилласан байна. За тэгээ манай одоо яг ажиллаж байгаа хүмүүс бол нэг 15-6 хүмүүс бол ажилладаг. Тэгээд иргэний холбоотой хэрэгүүд дээр ажиллаж байгаа. За тэгээд яг энэ асуудалтай холбоотой гэр бүлийн төрөл садны хамаарал тогтоох шинжилгээг бол яг эцэг тогтоох шинжилгээний журмаар бол хэрэгжүүлээд явчих бололцоотой гэж үзэж байгаа. За шүүх шинжилгээний байгууллагын 21 аймаг 8 хэсэг. За нэмэлт 1 минут 4-р микрофон. 21 аймаг 8 хэсэг 5 бүсийн төв байгаа. Энэ бүсийн төвүүдээрээ дамжуулаад шинжилгээний дээжүүдийг гэр бүлийн одоо гэрлэгч хосуудаас аваад тэгээд удан төрлийн хамаарлыг тогтоох шинжилгээг бол хийх бололцоотой байгаа.
Тийм сайн дураар. Тэгээд мэдээж нөгөө суурь судалгаа бас хийгдэх зайлшгүй шаардлага байгаа. Монголын хүн амд статистик тоон өгөгдлөөрөө болохоор хүн амын 1% нь заавал статистик одоо шинжилгээ хийж тэгжиж давтамжийг генетик давтамжийг тогтоож хосуудын одоо генетик зай ойртож байгаа эсэхийг судалж байна. Сайдаа уг нь би одоо яг л бодлогын асуудал асуугаад байгаа шүү дээ. Шинжлэх ухааны салбарын асуудал, генетикийн судалгааны асуудлыг асуугаад байдаг. Зүгээр би одоо энэ лаборатори өнөөгийн түвшин маань ямар түвшинд байгааг би асуугаагүй. Тэгэхээр бодлогын түвшинд хариулах хүн байна уу? Энэ асуудал хариуцсан сайдууд нь байна уу? Асуудал дээр хариулмаар байна. Хоёрдугаарт энэ тогтоолын 7 дугаар заалтан дээр чинь бид нар чинь одоо юу гэдгийг хүн амынхаа өсөлт тулаа гэр бүлийнхэн доктортой хөгжлийг дэмжих үүднээс энэ жирэмсэн их болоод их хүүхдэд үзүүлэх тусламж үйлчлэгээ асаргаас хувилгааны асуудлыг чанар хүртээмжийн асуудлыг хүртэл хуульчилж зааж өгсөн. Энэ хуулийн заалтууд ерөөсөө хэрэгжээгүй байгаад байдаг. Өнөөдөр бид нар үндсэндээ тэр гэр бүлийн харилцаа болсон тэр дөнгөж одоо шин төрсөн хүүхэд болоод ихийн асаргаас хувилгааны чинь шин тогтолцоо бидэнд бас хэрэгтэй байна. Энийг олон улсын стандартад нийцсэн энэ үйлчилгээ чанар хүртээмжүүдийг дэвшлүүлэх ийм бий болгомоор нэг асуудал байна. Тэгэхээр энэ 7 заалтаас хэрэгжсэн заалт байхгүй учраас энэ дээр яах вэ гэдэг асуудлыг анхаарамаар байна. За Бямцэг сайд. Сая тэр цус ойртолтой холбоотой ДНХ шинжилгээ хийх боломж бол байгаа гэдгээс шүүх шинжилгээний байгуул хариуллаа. Энийг нь олон улсын практик жишгээрээ ч гэсэн бол сайн дураараа хийгддэг. Монгол ч гэсэн бол сайн дураар гэрлэж байгаа асуудал хийх бололцоотой. Гэрэлсэн байгаа иргэд ч гэсэн одоо өнөөдөр хэн ч гэсэн хийх бололцоотой. Энийг бол хийх лаборатори нь бол байгуулагдсан. Сайн дураараас очиод хийх бололцоотой байгаа. Таны ярьж байгаа улсын их хурлын тогтоолын хэрэгжилттэй холбоотой асуудал бол яг өнөөдөр их хурлаар одоо ярьж байгаа гэр бүлийн тухай хуультай хамааралгүй асуудал байна. Гэхдээ би танд албан ёсоор дараад нь бичгээр тэр улсын хурлын тогтоолын хэрэгжилт иймэрхүү шатандаа явж ийн иймэрхүү байдалтай байна. Цаашдаа ийм зүйл дээр анхаарай гэдгийг холбогдох яамныхын сайд дээр одоо албан ёсоор бичгээр танд одоо хариултыг өгүүлье.